Оюу толгой компани одоогоос 5 жилийн өмнө буюу 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр анхны зэсийн баяжмал экспортод гаргаж эхэлсэн нь Монгол улсын экспортын түүхэнд нэгэн шин түүхэн үйл явдал болсон юм. Улмаар 18 сарын дараа буюу 2015 оны 2 дугаар сарын 18-нд 1 сая дахь тонн баяжмлаа экспортод гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар нийт 4 орчим сая тонн зэсийн баяжмал буюу ойролцоогоор 975 мянган тонн зэс дэлхийн зах зээлд нийлүүлээд байна. Зэсийг бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг зурагт, угаалгын машин, эндүү, хөргөөгч, шарах зуух, нарны зай хураагур, гар утас зэргийг үйлдвэрлэхэд өргөнөөр хэрэглэдэг бөгөөд жишээ нь бидний сайн мэдэх Toyota Prius машиныг үйлдвэрлэхэд 29 кг зэс ордог байна. Оюу толгой компани зэсийн баяжмлаа экспортолж эхэлсэн түүхэн үйл явдал нь Монгол улсын экспортын өсөлтөд эергээр нөлөөлсөн томоохон хүчин зүйлсийн нэг болсон бөгөөд 2014 онд Монгол улсын гадаад худалдааны тэнцэл 10 жилийн дараа анх удаа ашигтай гарсан билээ. Монгол улс 2013 онд 7.2 их найт төгрөгийн бараа үйлчилгээ экспортод гаргаж байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 48%-аар нэмэгдэж 15.1 их найт төгрөг болсон юм. 2017 онд Монгол улс 12 их найт төгрөгийн эрдэс бүтээгдэхүүн экспортод гаргасан нь Монгол улсын нийт экспортын 80 орчим хувийг бүрдүүлж байна. Улс орон бүр өөрийн онцлогоос хамааран өөр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын зах зээлд гаргадаг. Жишээлбэл Япон улс автомашин болон эд анги голлон олон улсын зах зээлд нийлүүлэн дэлхийд даяар Япон машины технологийн үр шимийг хүртэж байгаа бол бидний хувьд уул уурхайн бүтээгдэхүүн маань экспортын голлох бүтээгдэхүүн болж үүгээрээ бид дэлхийн хүн төрөлхтний хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Сүүлийн 5 жилийн экспортын өсөлтийг дагаад Монгол улсын эдийн засаг тэлж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 онд 6.8 сая төгрөг байсан бол 2017 оны байдлаар уг үзүүлэлт 8.8 сая төгрөг болж өсжээ. Оюу толгойн бүтээн байгуулалт эхэлсэн цагаас хойш 2018 оны 6 дугаар сарын 31-ний хүртэл Монгол улсын эдийн засагт 15.1 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь уг бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа 15 мянган ажилтан тус бүр 10.1 тэрбум төгрөгийн баялагийг татвар, цалин, худалдан авалт болон орон нутагт бүтээн байгуулсан сургууль цэцэрлэг, зам, цахилгаан эрчим хүчний их үүсвэр, улс зэвсжүүлэх байгууламж, хүний болон малын эмнэлэг, уурын зуух, онгоцны буудал зэрэг хэлбэрээр эргэлтэнд оруулжээ. Бидний үйл ажиллагааг 1000 орчим ханган нийлүүлэгч дэмжин ажилдаг ба тэдгээрийн 70% нь дотоодын бизнесүүд юм. Энэ бүгдийг нэгтгэж үзвэл оюу толгойг дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болгоход 45 мянга гаруй хүн өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. 5 жилийн хугацаанд дэлхийд өрсөлдөхүйц Монгол уурхайг, Монгол боловсон хүчнийг, Монгол бүтээгдэхүүнийг хэдийнэ бий болгож чаджээ.